Надад маш их хэрдэг асуултуудын нэг болох ямар камер ашигладаг вэ гэд тэр талаар та бүхэнтэй хуваалцах гад өөрийнхөө камеруудыг танилцуулах гад энэ бичлэгийг эхэлж байна. Тэгээд би ингээд за нэг өдөр хий та гэд тэгээд бодоод л ингээд хойшлогдоод исэн болохоор за яг өнөөдөр хий гэж бодоод би сая шууд камер асаад камеруудаа цуглуулад тэгээд шууд бичлэгээд эхэллээ. Надад ер нь бол за одоо ингээд танарт харуулж ийн надад иймэрхүү төрлийн камерууд байдаг. Гэхдээ ихэнх нь бол би өөрийнхөө хамаатан ах эгч нар гээд бүх хүмүүсээс дээр үт хэрэгэлдэг байсан камер чинь байгаа юу гэж цуглуулсан камер. Тэгээ та нар ч гэсэн аав ээж юм уу ах эгч хамаатан садангийнхаа хүмүүсээс асуух юм бол бараг бүгдэнд нь байж магадгүй шүү. Заавал ингэж үнтэй энэ тэндээс хайхгүйгээр яг ингээд ах эгч нарынхаа ашигладаг байсан камерыг бас ашиглах боломжтой. За тэгээд би та нарт эхнээсээ камера эхнийхээс танилцуулъя. За эхнийх болохоор за энэ бол миний хамгийн хэрэгэлдэг камер байна. За энэ болохоор Canon-ы G7X Mark III гэдэг загварын камер. За би энийг хизээ авлаа 2 жилийн өмнө юм уу та. Би сайтаас нь 860,000 воноор худалдаж авч ирсэн. Гэтэл тэрний дараа Blackpink-ийн Jennie Rose гээд Lisa гээд ингээд өдөр тутамдаа хэрэгэлдэг камер нэгэд энэ камер цацагдаж эхэлсэн баггүй юу? Цацагдаж гинэ ингээд танигдаж эхэлсэн. Тэгсэн чинь энэ камер маань гинт үнэн амар өсөөд тэгээ хуучны хүртэл ингээ олдохгүй. Бараг хуучны сая 500 мянган вон энэ төр гэхэд үнэн амар өссөн. Бэлээ тий одоо ч гэсэн ер нь бол маш эрэлттэй байгаа камеруудын нэг. Гэтэ би хөвчлэн зураг их авдаг энэ камераараа. Тэгээд ер нь авсаархан жижигхэн ишээ тийшээ үйл ажиллагаанд явхад бас ингээд их авч явдаг камеруудын нэг. Тэгээд энэ камерны хүмүүс ингээд нар жаргаж явах үед ч юм уу те гадаа ингээд флашыг насаагаад тэгээд флаштай зураг их авдаг. Тэгээд тэр нь угаасаа нэг тийм яг энэ камерны нэг тийм өнгө байдаг нэг тийм тод өнгөлөг нэг тийм гоё өнгөтэй гардаг байхгүй. Тэрэнд нь ер нь октод их дурлаад энэ камер нэлийн эрэлттэй байгаа. Тэгээд би юу нээр азтай авсан. Би яг сайтаас нь 860,000 воноор авч ирсэн. Тэгээ одоо бол бараг 2 жил ямар ч асуудалгүй ийм сайн хэрэглээ явж байгаа камеруудын нэг. Тэгээд энэ камер маань тэгээд ийм хөл байдаг байхгүй юу? Ийм хөл мөлийн бас ингээ хамт тавцсан. Тэгээ ганцаараа зураг мураг авахтай энэ нөгөө нэг remote control удирдлагатай. Тэгээд энэгээр нь ингээд зураг дараад ингээ бичлэг хийгээд юу яаж болно? Зураг бичлэгээ авч болно. Тэгээс хаяа ганцаараа зураг бичлэг авахтай ингээ хөлийг маш сайн ашигладаг гэд тогтчихдог. Тэгээ ингээд хөтлөөд. За энэний дараагийн камер болохоор за энэ болохоор Sony-гийн ZV-1 гэдэг загварын ийм камер байгаа. Би энэгээр хөвчлэн бичлэг хийдэг. Тэгээд мөн влогож гэсэн хийдэг. Энэ маань өөрөө дотор нь ингээ арсыг ийм гоё цэвэрхэн болгож өгдөг ийм эффекттэй тийм камер хгүй юу? Энэ маань нэг юм нь юу байхгүй. Флаш байхгүй. Тэгээ би энд нэг зориултын ийм том флаш авсан. Тэгэхээр тэр жижигхэн флаш гэсэн байд юм билээ л дээ. Тэгээ би тэр үедээ зүгээр таарсан флаш нэгээ жоохон том флаш авсан. Тэгээ тэрийгээ хизээ ашигладаг вэ гэхээр студ зураг авахдаа энэ камерыг ашигласан үедээ болохоор тэгж ашигладаг байгаа. Саяны энэ камер хоёрын ялгаа нь болохоор энэ жоохон бичлэг илүү гоё гардаг, фокус маш гоё тохирдог. Тэгээд влог ч юм уу, мукбан ч юм уу тиймэрхүү бичлэг хийх гэж байгаа хүмүүст бол энэ амар дажгүй санагдсан. Энэ камер нь болохоор зураг их авдаг. Тийм гоё өнгөтэй зургууд авахыг хүсэж байгаа хүмүүс бол энэ Canon Mark III, G7X Mark III гэдэг загварын зүгээр юм болов уу гэж бодсон. Хоолой бас маш гоё бичигддэг. Тэгээд дээрэс нь ингээд фокус нь ингэж орж одоо юм ингэж урдаа ингэж тавихаар фокус нь амар гоё тогтдог. Тэгээд надад энэ камер бас таалагддаг. Яг л би янз бүрийн влогнаас гадна ийм сурчлагын янз бүрийн бүтээгдэхүүнүүдийн бичлэгүүд их хийдэг учраас энэ бас бичлэг хийдэг охтуудад их гоё байх байхаа гэж бодож байна. За энэний дараа их болохоор би ийм жижигхэн дижитал камеруудыг танилцуулъя. За ийм жижигхэн дижитал камерууд байна. Би энэ камеруудыг болохоор бүгдийн хамаатан таньж мэддэг хүмүүсээс цуглуулсан камер. За эхнээс нь танилцуулъя. За эхнийх нь болохоор энэ Nikon-ы Coolpix S3100 гэдэг ийм загвар байна. Энэ болохоор амар хөөрхөн жижигхэн тэгээд
өнгө нь яг тэр Canon-ы G7X-тэй ер нь бол ойролцоо гардаг. Тэгээд амар хөнгөн зураг хүртэл үнэхээр гоё гардаг нэг тийм яг энэ камерны нэг тийм нэг гоё өнгө гардаг. Тийм гоё мэдрэмжтэй зураг гардаг гэх юм уу. Энэ болохоор манай ээж залуудаа хэрэгэлдэг байсан камер байгаа. Тэгээд бүр энэ камерыг ингээд ээжийн хувцсан дундаас ингээд ухаа гаргаад ирсэн чинь бүр манай ээж нь залуудаа авч ирсэн 2000 хэдэн он юм бэ 2005 6 оны ингээд зураг нь ингээд байсан бүр ингээд зүг зүгээр камер ямар ч асуудалгүй ажилладаг. Тэгээд би бүр энэ камерыг харчаа бүр амар ийм үгтиндээ илүү ингээд ээж хаа залуудаа ингээд авч ирсэн камерыг би ч гэсэн ингээд аваа залуудаа ингээд ашиглаж ингээд бодоод бүр үнэхээр таалагдсан. Энэ камер амар хөөрхөн авсаархан хэмжээ жижигхэн дижитал камер сонирхож байгаа хүмүүсээ л энэ бас амар дажгүй камер амар гоё өнгөтэй гардаг. Энэ камер нь Canon-ы энэ камер сүүлийн үед амар трендлээд байгаа шүү дээ. Энэ болохоор PowerShot SD 790 IS гэдэг завгуур байна. Ийм хөөрхөн камер. Энэ болохоор манай ээжийн төрсөн их чинь залуудаа ашигладаг байсан камер нь. Тэгээд энэ ингээд нэг тийм одоо саяны энэ үзүүлсэн камер шүү дээ. Энэ ингээд жоохон өнгөнд тод гардаг бол энэ нь бол нэг тийм ийм зөөлхөн өнгөтэй, дулаахан өнгөтэй гардаг. Тэгээд энийг хэвшлэн гоё гадаа мата ингээ гоё ногоо могоотой ийм зүлгтэй газар зургах юм бол энэ амар гоё өнгөтэй гардаг. Бүр үнэхээр хөөрхөн гардаг. Тэгээ бичлэгүүд угаасаа энэ камерууд бичлэг нь угаасаа нэг юм бүрлдсэн бичлэг угаасаа гардаг. Зураг нь л их гоё гардаг. Энд нараас бүгдөө флаштай. Ингээ флаштай. Флаш нь юу насааж зураг авдаг дижитал камеруудаа. За дараагийн камер нь болохоор энэ байна. Энэ бүр амар хөөрхөн хараа. Ингэж нэгдэг. Энэ одоо батарейг байна. Ингэж нэгддэг. За энэ камер болохоор манай хүргээ ахын камер. Гэрт нь ингээд байж магадгүй гэж хэлээд тэгээд гэртээ очисон чи ингээд байжсэн гэсэн. Тэгээ надаа энэ камера өгсөн. Энэ бас амар гоё. Нэг ямар хүн гардаг вэ гэхээр нэг тийм жоохон сааралдуу өнгөтэй тэгсэрнэ тэр нэг бүнийгээ гэдэн штэ. Яг нэг тэр зураг нь ингээд нэг тийм ямар камер авсан болоо гэд хүмүүс ингээд бодтол тийм өнгөтэй гардаг. Тэгээд би хизээ хаашаа явах гэж байгаасаа шалтгаалаад камеруудаа сонгож авч явж зураг авдаг гэх юм уу. Энэс батарейг байна. Энэ болохоор Samsung-ийн NV10 гэдэг завгуур. Энийг болохоор манай нэг хамаатны игч энэ камера өгөхдөө идэрсэн ч яж магадгүй юу ч гэсэн аваад яваарай, цэнэглээд үзээрэй гэд. Тэгээ цэнэглэхгүй ирсэн баггүй юу. Тэгээд би цэнэглэгчийн купоноос хайж болоод цэнэглэсэн чинь цэнэглэгч нь ямар гэж бодож та нарын дээрийн ийм утасны ийм цэнэглэгч ийм нэг утас байгаад байдаг шүү дээ. Цэнэглэгч. Тэгээд тэр цэнэглэгчийн купоноос аваад цэнэглээ үзсэн чинь ажиллаж исэн. Тэгээд би энийг бас хаяа хэрэгэлдэг ийм хөөрхөн жижиг авсархан мини дижитал камер байгаа. Би сая сүүлд авсан нэг камер танилцуулъя. Би энэ камерыг бүр тэгээд би утсан дээр энэ камерыг авандаа гэж скриншот хийсэн өдөр нь бараг энэ 24 оны 10 сарын 28. Тэгээ энэ камер юусоо олдохгүй яаж олох вэ гэд энэ тэнд ингээд дижитал камер зардаг газруудаас ингээд асуухаар ер нь бол нэлээд үнэтэй хэлээд исэн. Тэр мааныг таньдаг нэг инфлюенсер охин им хаяа им дижитал камер зараад байдаг гэсэхгүй. Тэгэхээр нь би юу яагаад энэ камер орж ирвэл надаа хэлээрэй гэлсэн чи надаа хэлээд камер орж ирсэн. Гэхдээ өнгө нь ийм арай хар өнгөтэй байна гэд. Надад энэ хар өнгө нь бүр хөөрхөн санагдаад. Энэ болохоор ингэ сав саарлахгүй юу. Тэгээд энэ камерыг би олж авсан байдیں۔ Энэ гэхдээ ингээ хилийн сольж болдгоо. Япон хэл дээр ChatGPT-ээс асуугаад энэ нь юу вэ, тэр нь юу вэ гэж асууж ингэж хийж байгаа. Тэгээд энэний юу яадаг? Энэ маань цэнгэлдэггүй ийм хоёр ийм батарейгаар цэнгэлэгддэг ийм камер байгаа. Тэгээд би энэ камерыг саяхан авсан баггүй юу? Тэгчээд ерөөсө зураг нэг авч үзээгүй. Сая нэг Sakura дээр ирсэн үеэр нэг зураг авсан. Тэгээд хөөрхөн дүүнэрийнхээ зургийг авсан. Тэгээд нэг амар хөөрхөн зөөлхөн, дулаахан, арсны өнгө нэг тийм ягаан дуу нэг тиймэрхүү өнгөөр гардаг. Тэгээд би энэний өнгөнд нь дурлаад энэ камерыг хайж нэг олсон ийм камер байгаа. Мистер Өрхмөс. Одоо би энэ бичлэг хийж байгаа камер болохоор DJI Pocket 3, Osmo Pocket 3 гэдэг загварын ийм камер байгаа. Ер нь бол ингээд влог хийхэд арай жижигхэн камер
хайж агаад энэ камерыг сонгож хийсэн. Тэгэд энэ ингээ босоор зөвшөж болно, хэвтэйгээр зөвшөж болно, хөдөлгөөнгүү тэгэд мөн майктай хамтдаа влог хийхэд өстой амар санагдаад тэгээд энэ камерыг авсан. Тийш ингээ явахаар хөдөлгөөн юу баг. Бид нар чинь ингээ ус муцаар ярахаар ингээ гар ингээ хөдлөөд идэв штэ. Тэхгүйгээр энэ маань ингээ өөрөө ингээ хөдөлгөөнөө ингээ тохижруулаад идэг болохоор хөдөлгөөнөө барьдаг гэх юм уу? Юу ч хэлдэг би үгүй сайн мэдэхгүй байна. Юу ч гэсэн тэгээд бичлэг их гоё гардаг. Тийм камер байгаа. Одоо энэ ашиглаж байгаа камер маань. Өнгийн үуч гэсэн даажгүй. Фокус энтер нь жоохон муу гэх юм. Гэхдээ яг хөтэй влог хийж байгаа юм чинь заавал тийм амар тийм фокус амар таардаг байгаад байх шаардлагагүй гэж боддог. Тийм. Тэгээ утаснаас дээр байгаа надаа ингээ хөдөлгөөн ингээд хязгаарлаж байгаа. Тэгээд майктайгаа холбогдож байгаа. Яг уцаас холбож болно л доо. Зүгээр энэ камер нь ингээд юу н маш олон давуу талтай учраас би влогны камераар энэ камерыг сонгоод тэгээд влого хийж ингэж бичлэгээ хийж байгаа. За одоо болохоор ийм фильм камер. За энэ камер болохоор амар хөөрхөн ийм камер байгаа. Энийг би дээр үед Brandy гээд газар ажилладаг байхад тэр манай захирал миний төрсөн өдрөөр авч өгчсэн ийм камер. Гардаа ингэж ямар хүрх юм бэ? Онгойлгосон чи дотор нь зураг байна. Ямар хүрх юм бэ? Ингээд фильмтэй ахгүй юу? Энэ яг сүүлийн фильмэнд болж таарлаа л да. Анинга би дотор үлдээсэн болов. Энэ энэ Лунагийн зураг байна. Манай найзын хүүхэд. Энд ингээд ийм фильм ингээ хийгээд тэгтээ эн чинь ийм фильм шим дөрвөлжин ийм харамтай юм бэ дээ. Тэгэж хийгээд ингээд дараад тэгээ цэнгэлэгч нь тустайгаа эндээс memory card хийчдэг зураг авдаг ийм хүүхэн камер. Тэгээ шууд аваад спичгээс хасдаг. Тэгэл аваад эндээс нэг гараад ирдэг ийм хүүхэн авсаархан камер. За одоо болохоор энэ фильм камер болохоор манай найз надаа төрсөн өдрөөр маань өгчээсэн. Энэ болохоор ингээд ер нь бол фильм камер ч амар хэцүү юм билээ. Ягаад гэхээр яг гоё л доо тэр нь юу гэхлээр ингээд зураг ингээ авчаад тэр нь яаж гарсныг мэдэхгүй. Тэр нь нэг бодлын гоё юм байна. Яг л бид нар чинь уцаар амар олон зураг дараад тэгэл тэндээс таалагдахгүй бол болоо тэгэл дахиж аваад ингээд идэв штэ. Тэгэхгүй эн чинь ингээд нэг фильмийн 32 л код зураг дарах боломжтой. Тэнгүүд яг тэрэндээ тааруулаад нэг зураг авахтаа хүртэл үнэхээр сэтгэлээсээ заастаа энэ ганцхан шүү гэж байгаа юм шиг л ингэж зураг авдаг. Тэгэхээр илүү ийм нандин зурагнууд их гардын болов гэж би боддог. Тэгээ фильм камеранд бол ер нь үнэхээр дуртай. Тэгээ би ингээд нэг фильм тэгээ энэ камерны би онцлогийг хэлж өгье. Энэ камер нэг юм нь жоохон хүнд ингээд бүтэн төмөр ахгүй юу. Тэгээд 100% механик гэх юм уу? Ингээ гар мараараа ингээ эргүүлээд ингээ энийг ингээд гар мараараа ингээ эргүүлээд фильм эргүүлж анзлаад ингээд зургаа авдаг. Ийм камер энэхт амар хөөрхөн. Загвар амар хөөрхөн моз. Тэгээ энэний нэг онцлог нь юу гэхлээр штэ. Би сая 32хан зураг авч болдог гэсэн штэ нэг фильм дээр тэр фильм 32 нэг ийм код ингээ хуваагаад 2 зураг дарчдаг. Тэгэхээр 36 фильм би буруу ярьд шүү. Юу л 36 фильм билүү. Тэгээ энэ маань тэр фильмийг голоор нь хуваагаад 2 зураг авах боломжтой. Тэгээд 72 зураг авах боломжтой энэ камер. Тэгээд надаа энэ бүр амар таалагдсан. Тэгэхээр би энэ 30 эдхэн зураг авахгүйгээр 72 зураг авна гэдэг чинь бүр амар ашигтай байстай. Тэгээд амар хөөрхөн энийг яг чухал өдөр ингээл нэгнийхээ төрсөн өдөр ишээ тийш аял зугаалгаар явахдаа ингээ хөөрхөн яг нэг эцэгтэй гоё мөчүүдийг ингээд дараад үлдээчдэг. Тэгээд нэг 6 сар ч юм уу жил болцсон ингээд фильмээ ингээд угаалгахаар бүр амар хөөрхөн манай дүүнэр ийм жоохон байсан юм уу, манай ээж ийм байсан юм уу, бид нар нэр тийш явсан штэ гэдэг ингээд нэг тийм амар гой дурсгалтай зургууд гардаг. Тэгээ би та нарт үнэхээр фильм камерыг үнэхээр санал болгож байна. Жохоо ашиглахад жоохон төвөгтэй байж магадгүй. Гэхдээ ашиглаа сурчвал нэр үнэхээр дурсамжтай. Дараагийн камер нь болохоор энэ Kodak-ийн S-Series гэдэг энэ маань S100EF гэдэг нэртэй энэ камер батарейгаар цэнэглэгддэг энэ нь. Энэ болохоор ингээд зүгээр юу байхгүй батарей байхгүй. Зүгээр ингээд цэнэглэхгүйгээр ингээд фильмээс солиод зураг аваад гэсэн үг. Энэ ингээд үхэхгүй л гэсэн үг л дээ. Үхэхгүй чаашаа эвдрүүл л дээ. Гэхдээ ер нь бол ингээд цэнэглэхгүй, унтрахгүй, асаахгүй ингээд зураг авдаг. Энэ болохоор арай орчин үеийн. Энэ ингээд харуул дотроо ингээд
батарейтай. Онгоолгоод эндээс нь ингээ флашыг ингээ асааж болно. Тэнгүүд ингээд флашаараас зураг авч болно. Флашгүй ч гэсэн зураг авч болно. Энэ болохоор яг л 36 код зураг авдаг. Гадаа амар гой гард юм билээ. Тэг ялангуяа юм нартай, цэлмэг тэнгэртэй үед бол энэ зураг амар гой гардаг энэ камер. Энийг би аяллаар явахдаа их авч явдаг. Энэс нэг одоо 32 код авчиж одоо 2 код авах юм бол биш 4 код авах юм бол энэ фильмийн дуусна. Тэгэхээр бас гой зургууд гарч ирэх бах. Фильм камернуудын нэг юм онцлог юм бүрсгэр юм шиг нэг юм өнгөтэй байдаг шүү дээ. Тэр нь угаасаа яг энэ камерны үнэхээр гол тийм гоё зүйл юм шиг санагддаг. За дараах нь болохоор энэ амар хөөрхөн нара. Энийг болохоор төрсөн өдрөөр бас нэг найз маань надад өгч ирсэн. Энийг 30 хэдэн мянган вон л гэж зардаг баг. Цэнгэлждэг заяа утас шиг. Тэгээ memory card-а хийн. Тэгээд энэ ингээд зураг бичлэг аль алийг авч болно. Тэгээд амар хөнгөн им жижигхэн тоглоом шиг хэрнээ хөөрхөн зураг дардаг болохоор надад энэс их гой санагддیں۔ За одоо болохоор утас. За энэ утас болохоор би хувцсны зураг авахдаа энэ камераар их зураг авдаг. Тэгээд мөн селфи юм гоё зургнуудыг авдаг. Яг тэгэхээр энэ маань нэг тийм арсыг яг одоо ингээд бидний нүдээр харж байгаа юм шиг юм зөөлхөн өнгөөр гаргадаг гэсэн үг. Сүүлийн үеийн камеруудыг ингээд харахаар амар нэгтаршил сайтай ингээд бүр ингээд арсны нөхс өвийг бүгдийг аваад тэгээд юм хөх өнгөтэй нэг зомби шиг өнгөтэй гаргаад идэг гэх юм уу. Би л тэгж боддیں۔ Тэгээд дараах нь болохоор iPhone 6. Би энийг яаж авсан бэ гэхлээр Японоос дуудлага худалдаагаар авсан тийм утас. Тэгээ би энийг яасан бэ гэсэн чинь ингээд интернетээр үзчихсэн чинь Солонгост хүмүүс ингээд нөгөө Tangan Market гэдэг ингээд хуучин юмудаа зардаг ийм аппликейшн байдаг хгүй юу. Тэндээс ингээд хайгаа үзсэн чинь ер нь л 170 мянган вон үнэтэй аваад ирсэн. Тэгээ надад тэр нь жоохон үнэтэй санагдаад яг ч юм уу шүү хямдхан авч болох юм санагдаад тэгээд ингээд хайж үзэж агаад ийм Япон дуудлага худалдааны ийм сайт болоод тэрэн дээр ингээд хүмүүс өөртөөгөө хэрэглэхгүй байгаа зүйлстэй ч юм уу ингээд хямдхан үнээр зараад тэг хүмүүс ингээ үнэ нэмэд одоо ах хүмүүсүүд нь үн нэмэд ингээ дуудлага худалдаа ингээ явагдаад тэг тэндээс нь одоо ингээ сонгогдсон хүн нь одоо сонгогдсон хүн нь ингээ авдаг тиймэрхүү юм системтэй тийм сайт байсан. Тэгээ тэрийг болохоор Солонгос ингэж хооронд нь холбож өгдөг тийм мэдгүй ер нь жоохон юм бугжапэ нэг тийм жоохон юм олон ажиллагаатай байсан. Тэгээд юу ч гэсэн ингээл мэдгүй ч гэсэн орж үзээл ингээл ийшээ норох юм байна, тийшээ норох юм байна гэл тэгээд тэр сайт руу н ороод iPhone 6 5G хайсан чи энэ утас анх гарч ирэхдээ 20 мянган вон гэж гарч ирсэн. Гэтэ йен үн л агаал да. Тэгээд тэрийг би воноор ингээд шилжүүлээ үзсэн чи юу нь бол 20 мянган вон гэж гарч ирсэн. Тэгээд энийг яаж авсан бэ гэхлээр тийш ингээд ороод за би энийг одоо юу вэ наа энэ утсыг би авъя гэд ингээд үнэ ингээд нэмэн. Тэгээ би 500 вон нэмсэн. 20,500 ингээд болгосон. Тэгсэн чинь надтай хамт нийт 5 хүн байсан. Тэгээ 5 хүн ингээд хамтдаа үн нэмээд байгаа хгүй. Тэгэхээр тэр 5 амиртэй бүгдөө 500 вон л нэмээдсэн аахгүй юу. Тэгээд юуроос энэ ингээд явахгүй байсаж байгаа л утсан дээр ингээд аларм ирэхээр нь юу ягээ ороо харсан чинь нэг өөр хүн 500 вон ингээд нэмцэн. Одоо үнэ нэмээрээ гэд ингээд ийм мессеж ирээд байсан хгүй. Тэгээ бүр инээ түрээдлэхгүй. Тэнгүүд нь би энийг 30 мянган вон болгоод шууд үсгэсэн чинь тэгээд би энийг авахар болоод тэгээ юу бүр амир тэ 500 воноор ингээд үнэ нэмээд ирсэн. Бүр инээ түрээдэх юм. Тэгээд би энийг 30 мянган вонд авсан. Гэхдээ нэг юм нь Японоос нааша хүргэлтэндээ болохоор 20 мянган вон хавцаа мөнгө гарсан. Тэгээ ер нь бол 50 мянган вонд энэ утсыг авсан гэж хэлэхэд болно. Тэгээ надад амар гоё туршлага болсон. Дараа нь ч гэсэн гоё хайгаад олохгүй байгаа юм а тэр Японы сайтаас ингээ хайгаад дуудлага худалдаа ингээ мөнгө нэмээд ингээд тэгтээ амар хөөрхөн жижигэн мөнгөөр нэмээд дим лээ. Тэгээд авмаар санагдсан. За одоо болохоор би өөрөө хэрэглэж байгаа утсаа хэлье. Миний одоо хэрэглэж байгаа утсаар би сая утсаа солисон iPhone 17 Pro-гаар солисон. Тэгээ миний хуучин утас маань магадгүй үзэж байгаа хүмүүс зарим нь мэдж байгаа ингээ унаагаад артлынхын шилэн ингээ хагарцсан. Тэгээд ингээд юу кейсээ ингээ сольж молихоор ингээ байнга юм шилэн ийм үртэс ингээ унаад 있ахгүй. Тэгээд тэр нь муу гинэ. Ийм жижигхэн шил ингээ бидний нүдэнд харагдахгүй ингээ арьсан ингээ шийдээ. Тэгээд тэр нь ер нь бол
муу гэд. Тэгээд нөгөө талаасаа бодсон чинь ингээд юм хагарсан зүйл өөртөө авч явах юм бол ер нь муу энергитэй байдаг гэж би бас сонсоод за ер нь хуцаа солиод өмнөх хуцаа нь болохоор iPhone 14 Pro эсэхгүй. Тэгээд би за ер нь хуцаа сольжи угаасаа л одоо ер нь солих болчих дээ. Ингээл артлаас нь шилэн нүрэл унаал ингээл гараач гимтэйгээл ингэж яваад ах шаардлага байна уу гэж бодоо. Тэгээд яг хуцаа солих боломжтой болж таарад тэгээд iPhone 17 Pro-гоор сольсон. Тэгээ багтаамж нь болохоор арай ихсгсэн. Тэгвэл өмнөх хувцсан дээр багтаамжинд ерөөсөө зурагт ингээд багтахгүй амар хэцүү асуудалтай байсан. Тэгээд хуцаа сэлсэн энэ түүхтэй байна. За тэгээд миний хэрэглэдэг камерууд ер нь бол бүгдөө иймэрхүү байна. Одоо өшөө авахыг хүссэн 2 3 камер байгаа. Тэрийгээ ч гэсэн заавал авъя гэж бодож байгаа. Зорилго тавьсан. Тэгээ уусаа камер зураг авах дуртай, камер цуглуулах дуртай ийм хоббитэй болчоор ингээд амар олон камертай болчтой юм. Бараг л ингээд зардаг дэлгүүр шиг энэгээр ингээд өрөө тавьсан. За тэгээд дараа нь өөр гоё бичлэгээр та бүхэнтэйгээ эргээд уулзъя. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дарахаа мартаа. Баяртай.